Тоогоо дэлгэрсэн салсангүй. Багтаалаа бас ордны театртаа улааранкаа гэдэг байсан. Тэгээ одоо чинь цаахаар дэжтэй цаахаранкаа болох юм байна. За, урилгыг мань хүлээн авсан танд маш их баярлалаа. Тэгэхээр та манай үзэгчдэд эхлээд өөрийгөө танилцуулаад сайхан яриад өгөөч. Намайг замууд сумын тротуараа чинь сайхан баярын анх баяр гэдэг. Эхнэр хүүхэд амбулдороос амьддаг. Эрдэнэ сумын 102 жилийн ойн баяр наадам таны цоохор азраг амуу үзүүлж бахтам сайхан амжилт үзүүллээ. Тэгэхээр та цоохор азрагынхаа удам өгшлийг сайхан ярьж өгөөч. Ми удаа азраг маань дорноо эрдэнэ сумын аймгийн азрагтай ачаалтын төмөрөчр гэж үний азрагны төс ихэн мөний өөрөө онгонгүй байдаг юм аа авдаггүй байдаг. Марийг уйх чинь одоо бүтэн жилийн л хөдөлмөр байдаг шүү дээ. Таас ярьслахандаа ярьжсэн цоохор азраг цоохор дээл хоёроосоо салсангүй гэдэг. Энэ цоохор дээл яг матаудаа явж байгаа госоорстой тэр болгонд л өмсдөг цоохор дээлтэй байшин тэгээд инжис яг нэг айрыг яшаанд одоо жоохон авчихсан юм би тэгээд үнэн дээр үнэн гохоо гэж 11 саргаар надад аваад ой учино тогтоонгаар ой жаад таваад 12 саргаар хорын гаргаад бас хатранаас хатранда хилоорхон байсан даа ингэж. Тэгээд азраг нь бас сайхан уралдаж сайхан ам үзүүд орж ирсэн. Тэр наадмын сэтгэлийг хуваалцаач та. Мадраг мордоо гэсэн бороо ороод бас сэтгэл санаа жоо хүмүүсээ ихтэй баргал төрүүлжтэй миний бодоод адрах чинь. Амууд үсгсэн дөрөвний азрагыг тойл үрэл гэж хэлдэг. Соёлын доорт надрагандаа орсон гэж хэлээ. Эламыг чипийдүүд эламчийгөө амууд үрэл хандаад суулаад ирсэн. Танах хэдэн төрлийн мал малж байна? 5 шүү мал. 5 шүү малын хажуугаар бас морио ин гэдэг бас нэлээд л уяач хүнээс их хөдөлмөр шаардаж байгаа бах тийм ээ. Хөдөлмөр. 5 шүү малаа захын буцааж яваасаар бас тэр ажлын одоо морио ин гэдэг атрагаа ин гэдэг чинь бүр хөдөлмөрөд туссан. Чөтөртэй атрагийн одоо материал хүмүүс нь чөтөрөөр норчин өөрийн хатаж үеийн бичгнээс орой харахгүй өглөө атомат төсөмөнд барьж авчихсан атрагаа гэсэн. Одоо нэг юм гал болоод яваад энэ хаана угаатагаа дөрөв тийм төчөө тэжээл үсэл эрзидато одоо ч морчин тэгээд өөрөө одоо спорт тоцтой хөгжиж юм да. Тэгээд одоо эрзидато уротхын аратгүй тэр хүмүүс алахгүйсэн ч муу заржсэн атонда юу тийм багс гэдэг ижлэсэн баржаваад ногоогоор Эрдэнэ сумын баяр наадмын дараа бас та хоёр нэлээд төв од болсон. Тэгээд таны азрагыг одоо худалдаж авъяч гэдэг юм уу? Тэгэж хүмүүс холбогдвоо юу юм? Хүмүүс ярьсан таахаратаа дарах хэмжээ дарахгүй. 30 сая үгийтэй зарчилтаа гэж хэлсэн гэдэг дарахгүй гэсэн. Одоо хүмүүсийн ярьдгаар бол айлын ихнэр моринд дуртай байх юм бол адуу нь хурдталгаа гэж бас ярьдаг тийм ээ. Тэгэхээр танай ихнэр бас таны энэ морихийн ажлыг ер нь яаж дэмжиж байна? Ихнэр одоо төв рүү ороод 10 жил болж байна да. 11 жилдээ шарж байна уу? Намууд 3 дугаар сургуульд ажилладаг юм аа ихнэр. Орохнара. Тэгээд оны амралтаар очно. Ихнэр бас дэмжинэ. Эхоо одоо юу ихтэй яахоо бас хүний ханчин миний биений нэг татдаг явах гэсэн.
Охтуудаас нь ер нь одоо морь унах сонирхолтой байгаа ч гэдэг юм уу? Хөдөө гарыг гэж байгаа хүүхэд байна уу? За одоохондоо алгал байна штэ. Манай хүн өөрөө жоохон бахан ер нь 4-5 настайгаас болоод морь унах гэж их шахардаг байсан штэ. Тэгээ би чинь миш тасууд нь огномор ондохгүй гэдсэн. Зургаан тавхуран дороо тэгээд би барил тийлгээ гоогаадсэн. Одоо даваа жаргалгаа өгчээр өдөртөр өгч байгаа. Хөдөө ганцаараа амьдарж байгаа эр хүний зовлон жаргалыг ярил. Ер нь сайхан юм юу гэдгийг бас заримдаа хэцүү л байдаг бах. Тэрийгээ хуваалцвал. Нэг тэнгэр муухай жоохон тийм үеийнда түүнээс одоо хэцүү юм гэдэг артистик одоо энэ даавар эмхтэй үнийг ажил энэ эрхтэй үнийг ажил гэдгүйс тэрэлээ ихтэй ганцаараа чинь бүхэл одонтай томпон ямаа ухаан ямаа бүхэл мадасан атаар иргэдор гимбос явж ийм амьдсыг индэт авчихвчтэй. За тэгвэл хоёулаа ярилцлага энэ хүрээд ингээд өндөрлөе. Нутгийнхаа зон олонд гэр бүлдээ хандаад сайхан мэдчилгээ дэвшүүлэх үү төсгөлдөн. За намайг нутгийн зон Монгол түмэн их эргээр сайхан хүлээж авлаа. Монгол түмэнд баярлалаа. Нутгийн хотод усны хамдаа баярлалаа. Миний чаван миний арбацс гэдэг ихнэр өгд ийдтэй би артай шоу гэж хэлээ. За баярлалаа.